Чой болсон чулуун ороод сумдын эдүүтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн сайн туршлагаас сургалтын төлөвлөгөөнд тусгасан байдал. Математикийн 1 хичээлийн төлөвлөлтөд 7 хоногт 1 цагийн баттал хичээл болгон оруулж өгсөн. 1-р ангид 7 удаа, 2-5 дугаар ангид тус бүр 15 удаагийн оролтоор математикийн хичээлээ баттахад ашиглаж байна. Математикийн сургалтын төлөвлөгөөнд 7 хоногт 1 цагийн хичээл орохоор тусгаж, ээлжид хичээлийн төлөвлөлт боловсруулан төлөвлөлтийн дагуу хичээлээ зааж, засан сайжруулалт хийж байна. Сургалтын орчин бүрдүүлсэн байдал. Чулуун хороод сумын сургуулийн захиргаанаас 15 ширхэг таблетаар хангасан бөгөөд дотор байранд амьдарч байгаа сурагчдын хэрэглээг давхар хангаж, хичээлийн цагаар бусад сурагчдын эцэг эхийн дэмжлэгтэйгээр гар утас таблет ашиглаж байна. Чавсан суманд сургуулийн захиргаанаас 28 ширхэг таблет, 4 ширхэг ноутбук бүхий захин танхим байгуулснаар бүх ангийн сурагчид эдүүтийн хичээлдээ 100% хамрагдаж байна. Эцэг их олон нийттэй хамтарсан байдал. Чулуун ороод сумын ерхий улс төрийн сургуульд 1-р ангийн 32, 2-р ангийн 41, 3-р ангийн 37, нийт 110 сурагчийн эцэг их асран хамгаалагчдад хөтөлбөрийн танилцуулгыг хийсэн. Анги тус бүр эдүүтийн хичээлийн дэвтэр нээж, хичээл дээр ашигласан дасгал даалгавруудын бодолтуудыг тэмдэглүүлж, хичээлийн үр дүнг тооцож ажиллаж байна. Хөтөлбөрийн үр дүн. Сурагчдад математикийн хичээлийн үндсэн агуулгын хүрээнд 7 хоног бүр нэг шинэ хичээлийг баттгадаг. Хамтдаа ажиллаж, бие биенээсээ суралцдаг, сэтгэн бодох, цээж тооллын хурд нэмэгдсэн, бие биедээ тусалдаг, мэдээлэл харилцааны технологиг ашиглаж сурч байна. Бие даан суралцах чадвар нь мөн нэмэгдэж байна. Багш нарт 7 хоног бүр орж хэвшсэн математикийн хичээлийн үндсэн агуулгын хүрээнд 7 хоног бүр нэг шинэ хичээлийг нээдэг, харилцан ярилцаж, бие биенээсээ суралцдаг. Сурагчдаа хянах, урамшуулах үйл ажиллагааг тогтмолжуулсан математикийн хичээлийг заах арга зүйд ахиц гарч байна. Тулгамдсан асуудал. Уншиж сурч амжаагүй 1-р ангийн сурагчдад болон зарим даалгавар нь англи хэл дээр байсан хүндрэлтэй байлаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.